Дорногой аймгийн онцгой байдлын газрын замуу цумд онцгой байдлын хэлцээс бэлтгэн хөргөж буй подкастын маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За энэхүү дугаарын зочноор Дорногой аймгийн онцгой байдлын газрын замуу цумд онцгой байдлын хэлцээ амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин ахлагч Баян чулууны хөрөлч чулуу маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Ажил албан тавлаг байна уу? За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан аварцгааж байна уу? За сайхан. За та энэхүү подкастын дугаарт оролцож буй талаараа өөрийнхөө товч мэдээллийг танилцуулаад хэлээд өгөөч. За намайг Баян чулууны хөрөлч чулуу гэдэг Дорногой аймгийн мандах сумын явуул. Одоо Дорногой аймгийн онцгой байдлын газрын замуу цумд онцгой байдлын хэлцээ. Аврах галуунтар 17 дугаар ангид. Аврагч гал сөнөөгчөөр 15 дахь жилд ажиллаад за тус оны 2 сарын 10-нд онцгой байдлын ерхий газрын даргын тушаалаар амьсгалын бие даасан төхөөрөмжний завсарчнаа томилогд ажиллаж байгаа юм хүн байна. За ойлголоо. За энэ иргэддээ амьсгалын бие даасан төхөөрөмж гэж яг юу хэлдэг талаар нэг мэдээлэл өгөөч. За манай амьсгалын бие даасан төхөөрөмж гэдэг маань албан агчийн албан үүргээ гүйцэтгэх тохиолдолд за хортын утаа болон амьсгалын бие юунд замд нөлөөлөх хүчин зүйлээс хамгаалсан юм төхөөрөмж байдаг. За манайх нь бол баг гэж ярьдаг. За манай амьсгалын бие даасан төхөөрөмжийг миний албан үүрэг нь бол аврагч гал сөнөөгч болон салаан сарагч за онцгой байдлыг үүрэг гүйцэтгэж байгаа албан агчийн за амьсгалах нөхцөлийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр л ажиллах юм хүн юм байна. Зөв. За ойлголоо. Энэ албаараа одоо ер нь яг юуг нь бахархаж явдаг вэ? Онцгой байдлын байгууллагынхаа албаар бахархдаг талаараа нэг хуваалцаач. За онцгой байдлын албаа гэдэг нь одоо орид маань бол бүгд л мэдж байгаа тийм ээ. Хүмүүст инээл бэлгэлж байгаа, ажрал үлж байгаа, амьдралыг авч үлдэх, итгэл бэлгэлж байгаадаа маш их баяртай явдаг. За та яагаад ер нь цагдаа, хэдлийн зэрэгч гэдэг юм уу өөр төрлийн тусгай байгууллагуудаас бусад зөвхөн энэ онцгой байдлын албыг одоо сонгох болсон бэ? Тэр талаараа нэг дэлгэрүүлээд ярил. За тухайн үед 2011 онд цэргээс харагдаад ирсэн ширхэн залуу төрийн албан агч болно гэсэн сайхан мөрөөдөлтэй явж байгаад за онцгой байдлынхаа албан агч авч байгаа гэдэг зар юунд дагав зарын дагав очиж шалгалт өгөө тэнцсэн байгаа. За тэгээд тухайн үед онцгой байдлынхаа яг чиглэлийг яг тиймэрхүү яг мэддэгхэн бол муу байсан. Одоо онцгой байдалтай ороод ажилласан тохиолдолд бол дотор нь ороод бүхий л мэдэрч явж байна. Тэгээд албаны сайхан гэвэл тэгээд амьдрал бэлгэлж хүмүүст инээд бэлгэлдгээрэл сайхан юм уу да? Зөв. За энэ их ажлынхаа хажуугаар манай хөрөлч чулуу маань жижиг цугийн спортын төрлөөр хичээлж аймаг улс дэлхийн бүрэх хүрэл медалийг хүртсэн ийм том амжилтыг үзүүлээд ирсэн тамирчин маань байгаа. За энэ талаараа дэлгэрүүлээд нэг гоё яриад өгөөч. За баярлалаа. Энэ хүүхэд байхасаа л спорт дуртай, спортод хайртай байсан маань нөлөөсөн баг. За тэгээд 2006 оноос хойш иргэн чөлөө төвхөр хичээлж байлаа. За тэгээд сүүлийн үед жижигцүү бүхийн төрөлд бэлтгэл сургуулаа хийж барилдаж байна. Монгол улсынхаа хошоо авраг, хошоомог хошоорл авсан. Олон улс болон төвлөгийн тэмцээнүүд амжилтанд оролцож байна. Тэлхээ аврагын хүрэл медалийг 2025 оны 11 сард болсон 1100 улсад болсон тэлхээ аврагаас хүртсэн. За юм байна. За мундаг том амжилт гаргаад ирсэн танд бас баяр хүргье. За баярлалаа. За зөвхөн энэ жижиг цугийн төрөлх спортоор хичээлэхээсээ гадна мөн одоо энэ төрийн тусгай гэхний дунд болдог марш таасдаг тусгай бэлтгэлийн тэмцээн, ерөнхийлөгчийн марш гээд ийм том гоё тэмцээнүүдэд бас оролцдог байгаа. Баг тамирчтай ахлаад энэ талаараа нэг мэдээлэл өгөөч. За Монгол улсын эрхлэгчний ерхийг хамгаалж командлагчийн нэрмжид марш тактик тэмцээнд 2013 17 онуудад би гүйжсэн. За энэ гүйх хугацаанд энэ багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. За их оронч сэтгэл зүйн суулгадаг. Тэсвэр төвчээр маш тийм спортын хувьд бол дуужил суулгасан юм спортын муу гэж боддог. За тэгээд Дорногойн цэргийгээрээ болон замуу улсын байгууллагын марш гэх мэт нэгээр 16 жил марш тактик тэмцээнд бол оролцсон байна.
За тэгээд энэ хугацаанд бол мэдсэн чадсан сурсан юм бас нэг залуучуудаа түгээч хэмсэн гэсэн бодолтой л явж байгаа да. Ард иргэдтэй хандаад одоо ер нь хураашилтын улирал эхэлж байна. За үүнтэй холбоотой болж шүү гал төмөр гамшиг асуудал болоод ой хэрийн төмрөөс урдсан сэргийлэх талаар иргэдтэй нэг зөвлөгөө мэдээлэл хүргэж. За тэгээ. За манай иргэд маань за тэмээ хол замд зорчих байгаа бол тухайн мэргэжлийн албан байгууллагаас өгж байгаа зөвлөгөөг дагах. За тэгээд хураашилттай холбогдуулаад хөдөө хээр явж байхдаа ил гал гаргахгүй байх. За тэгээд энэ нь сонор сэрэмж өндөр байх тусмаа аюул эрсдэл бага байдаг шүү гэдгийг л хэлье да. За хамгийн сүүлд нь та нэг уриалаад иргэдтэй юу гэж хэлмээр вэ? За Дорногов аймгийн онцгой байдлын газраас төвшүүлээд байгаа гамшиг төсвөртэй Дорноговын төлөө хамтдаа гэдэг уриалгыг өргөж байна да. За баярлалаа. За энэхүү дугаарын зочноор оролцсон танд ажлын болоод спортын таашдынх нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн эрүүл сайн сайхан бүхнийг хүсээрэй. За баярлалаа. Дараагийн дугаараар дахиад эргүү уулзцаая.